Монголд хэрэглэгдэж байгаа Toyota болон Lexus машины одоо үндсэндээ хамгийн түгээмэл байгаа батарейнууд гэх юм бол энэ дөрв байна. За энэ бол 7.2 вольтын батарей бүх жижиг тэрэг хэрэглэнэ. За энэ бол 9.6 вольтын батарей. Энэ бол 14.4 вольтын батарей. За энэ бол Prius 40. За тэгээд литиум батарей хэрэглэдэг бусад машинууд ерөнхийдөө ийм бүтцтэй ийм батарейнууд байдаг байх нь байна. За энийг бол нэг блок гэж үзнэ. N80 элементийн батарей шиг ингээд ширхгээр нь солиод байх боломжгүй байх нь вэ шүү дээ. Яагаад тэгэхээр литиум батарей учраас. Бүх бичлэгүүд дээр энэ батарейны кодын тухай ярьсан. Энэ кодын тухай. Тэр бичлэгүүд мэдээж устгацсан байгаа. Тэр код зөвхөн үйлдвэрсэн он сарыг илтгэнэ. Өөр юм байхгүй. Одоо тэгээд би нэг жоохон өгөөш өгöd идэх бичлэгээр тэр намайг дуурайх нь яах нь нөхдүүд дуурайдаг нөхдүүд чинь тэгээд жоохон өөрчлөлт ярьдаг шүү дээ. Тэгээд таанаас нь толгойг эргүүлэх гээд. Тэгэхээр энэ тухайн ондоо үйлдвэрсэн батарейны код болохоос биш. Энэ код нь он залуу байлаа. Эсвэл одоо юу гэдэг дунд оных байлаа гэхлээр муу болчихно гэсэн үг биш ээ. Тэр бодит нөөцийн тогтоож иж л мэднэ. Тэр юм одоо мэдцгэдэг юм бол энэ тэгвэл ямар очтой код юм бас. Энэ дээр бас байна. Энэ ямар код юм. Тэрийг бас тэгвэл өөртөө мэддэг бол намайг даган дуурайгч нар жоохон хариулчвал зүгээр байна. За тэгсэн энэ дээр ямар байна? Энэ дээр юу байна? Энэ дээр энэ код байна. Тэгэхээр юм чи учиртай байх нь шүү дээ. Энэ бол инвертер, конвертер, бустер 3-ын хослол. Энийг цахилгаан мотор гэж Монголд ярьдаг. Энэ бол цахилгаан мотор биш ээ. Энийний доор байгаагийн та хэд хороп гэж ярьдаг зүйл чинь бол цахилгаан мотор нөө. Цахилгаан моторын сэдвээр ярих юм бол тэр бол тусдаа асуудал. Тэгэхээр та зөв төрөгдлөө арилгах хэрэгтэй. Энэ бол инвертер, конвертер, бустер 3-ын хослол. Доотлол нь бол цахилгаан мотороо гэж ойлгох хэрэгтэй. За энэ инвертерээс гарч байгаа шар утаснууд бол бүгд өндрийн хэрэглэгч нар өндрийн гүйдэл дамжуулдаг гэсэн үг. Бүрүүс 20-х 30-х сайн гэж ойлгож болохгүй байх нь шүү дээ. За энэ химийн найрлагатай, физик шин чанартай бүх батарейнууд. Энэ хоёр үгийг таанаас ерөөсөй ойлгохгүй байх юм. Эн чинь химийн урвал явагдаж цахилгаан цэнийг хоримтлуулж гаргах нь вэ шүү дээ. Химийн урвал явагдаж. Тэр энэ батарейнд үйлчлэгээ хийнэ гэдгийг их буруугаар ойлгоод. За нөгөө алдарт EGR. За энэ сэвчээ. За энэ холимогийн алт. Throttle body гэдэг англиар. Эднүсийг цэвэрлэхээр энэ батарейны насжилт сайжирч энэ батарей одоо сайн болно гэж яриад тануусын мөнгө авч цэвэрлээд байгаа шүү дээ. Таас зүгээр логикоор нь ойлгохдоо энэ ямар хамаа байна вэ? Энэний ажиллагаа эднүст ямар хамаа байна? Билээд байгаа шүү дээ. Сканераар кодуудаа зөв уншицгаа. Эднүсийг мянга цэвэрлэхээр энэ сайжирч гэсэн үг биш ээ. Тэгээ өшөөний ганц нэг юм ажиллагдаад байсан юм байна. Тэгээд энэ safety switch за интерлок системийн нэг бүрдэл энийг бас олж өгöd лээ. Хичнээн энийг задлах юм бол отон зур гал хамгаалагч л байгаа шүү дээ. Өөр юм байхгүй шүү дээ. За хэдэн үнийгээ солиуж бас эдэнд өөргөө тушаасан. За энэ интерлок систем бас нэг гэж бүрдэл. Тэр инвертер дээр чинь байгаа. Энийг хийж мэдэрх нь вэ шүү дээ. За энэ хоёр нь ийм учиртай. Тэгэхээр юу гэж ойлгох вэ? Эднүсийг солиод энэ батарей чинь сайжрах юм уу? Сайжрахгүй шүү дээ. Тэр тустай асуудал шүү дээ. Чинь шал тустай асуудал. За энэ интерлок свичүүдийн талаар. Энэ батарейн чинь нэг хэлхээ байсныг салгадаг гэдэг. Өндөр даацын гал хамгаалагч. Тэгэхээр энэний солиод энэ батарей сайжирчдаг. Энэ тэгэл байнга эвдэрдэг юм бол танаас тийм. Чиний солиочтой. Тэгээд бас мөнгө аваач.
За нэг юм байна. Призм хэлбэртэй батарей. Дотроо 6 ширхэг призм хэлбэртэй 3 зайтай байна. Тийм гоц. Энэ тус бүр нь 1 сел гэж ойлгох хэрэгтэй. Тус бүр нь 1.2 вольт. Тэгээд 6 байгаа учраас 7.2 вольт гэдэг. 7.2 вольт номинал нэрлснээр тэр бол тэрийг юу гэж ойлгох уу гэдэг тануусын асуудал. За ингэж дэлбэрэх нь шүү дээ иймэрхүү байдлаар. Буруу зуруу засвар үйлчлэгээ хэлгүүл ийм л юм болно. Энэ байна 9.6 вольт нэг хараар RX утж. Дотроо юм байх нь шүү дээ ингээд бас цуваа албацсан. Тэр Fire эднээс чинь батарей. За бас Lexus 600-аас байгаа. Энэ том байх нь шүү дээ. Энэ чи дээд доод гэсэн үг биш шүү дээ. Нэг common батарей шүү дээ. За энэ үндэн тэгээд энэ нөхрийг янзлж байгаа нэртэй бас бөө илүү татаж байгаа юм байгаа шүү дээ. Энэ нөгөө 7.2 вольтын батарей гэж ингэж холбож тавьчих. За ингэж холбож тавьчих. Энэ маань өөрөө маш том үр дагавруудыг ирээдүйд үүсгэнэ. Ийм батарейтай байх юм бол эртхэн жага ядаа сольсон дээ шүү. Тэгээ юм учиртай шүү. Би хэлсэн шүү дээ. Би бол тэр физик, хим, математик, геометрич ашиглаж батарей янзлдаг юм аа. Бодит нөөцийн тогтоодгийг. Таанус шиг энэ тэндээс болсон болоогүй нэг хөөрөмж авчирчаад тэрнийхээ үзүүлэлтээр юм ярина гэж юм байдгүй. Зөвхөн мил ампер цаг гэдэг надаас миний хэдэн бичлэгийг үзэл одоо бас хэдэн хүмүүсийг тархин угаах санаат. Үнэхээр одоо тэ болцдог бол биелээд байгаа шүү дээ. Наад нөхдүүд чи хэдэн төгрөг гэж байна. Нөхөн зэрэгэдэг гээд баатрууч одоо болсон шүү дээ. Одоо нөгөөдөл чи цэнгэлж өгдөг нэртэй болцгоосоо одоо тэгээд тэр цэнгэлж өгөн тэр мөр элдв янзын юм би тэр хийгээд байгаа үнээс нь 50% гэдэг. Үнэхээр болцдог юм бол биелээд байгаа шүү дээ. Болцдог юм бол би 50% хийгээд ёо үнийн дүнгийн хасаад. За энэ 9.6 вольтын батарей. Энийг бас сайн анзаараарай. Энэ арай өөр шүү бас. Энэний одоо бодит амьдрал дээр үзүүлж байгаа нөөц тогтоонууд чинь бас өөр тустай асуудал шүү. Энэний эвдрэл нь өөрөөс тустай явагдана энэ хоёр ч. За тэгээд удахгүй дараагийн бичлэгээр одоо 5 дахь үеийн 50-т хабри системийн батарей болох никель металл хайдрид элементийн bipolar электрод гэдэг тэрний тухай, тэр батарейны тухай дараагийн бичлэгээр ярих болно. За тэгээд манай Facebook пэйж рүү ороод одоо миний бичлэг явж ирэх юм бол ороод тэр түшиг энержигээ нэрлүүнд дарах юм бол манай Facebook пэйж рүү орчин ороод дотор нь бүх мэдээллүүд байгаа. Түшиг энержигээ бас манай YouTube хуудасууд байгаа. Энд дээр одоо би бүх миний мэдээллүүд байгаа. Өгсөд бүгдийг нь үзэх юм бол таанаас тэр өгсөд байгаа хариултуудын хариу байгаа. За тэгээд та дахиж илүү их сонин мэдээллүүдийг бод мэдээллүүдийг авах хүсчихвэл манай YouTube хуудас руу ороод энэ channel лайк, share, subscribe гэдгийг дараарай. За Facebook дээр бол сайхан шеэрлээд өгөөрэй. Тэгээд follow, like мартав. Тэгэх юм бол илүү их бас мэдээллүүдийг өгнө. Энэ гадуур байгаа их бодлоонуудыг чи танаас одоо зүгийн тайлбарж өгөх нь шүү дээ. Илүү олон сонирхолтой бичлэгүүд оруулж болно ш.